Улсын хурлын дарга Амар Хязгаалan гишүүдийн хамт Аранхай аймагт ажиллаж иргэдэд парламентээс хэрэгжүүлж байгаа эрх зүйн шинжилгээний бодлого болон удахгүй эхлэх хаврын чуулганаар хилцэх зарим хууль тогтоомжийн төслүүдийн талаар танилцууллаа. Түүнчлэн энэ үеэр Тус аймгийн онцлог бүтээн байгуулалтын нэг болох 1000 хүний судал бүхий спорт зохицолбоор нээлттэй их үйл явдал давхцсан нь онцлог үйл явдал байлаа. Энэ удаагийн парламентт нийт 5 ном эвслийн төлөөлөл багцсан нь хяналт тэмцлийн зарчим хангагдах суурь нөхцөл болсон төдийгүй анх удаа сонгогдсон 81 гишүүн байгаа нь өөрчлөлт шинжилгээг эхлүүлэх үндэс гэж үзэж байгаагаа улсын хурлын дарга илэрхийлжээ. Мөн төлөөллийн чадамжаа нэмэгдүүлж эмэгтэй гишүүдийнхаа эзлэх хуваар Аз твдээ тэргүүлсэн нь энэ удаагийн парламент иргэнд ээлтэй хүн төвтэй эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд 3 төгөлдрчлөлийн бодлогыг санаачлан хэрэгжүүлж байгаа талаараа танилцуулж мэдээлэл өглөө. Түүнчлэн хуулиас давсан альва журмуудыг зэгцлэх замаар зохистой харьцааг хадгалснаар хүний эрхийн зөрчил үүсгэхээс сэргийлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Бид хаврын чуулган эхлэнгүүт хамгийн түрүүнд хууль тогтоомжийн хуулийг хилцсэн. Тэр хууль тогтоомжийн хуулиар хэд хэдэн зүйлийг гаргаж өгөх гэж байгаа. Нэгдүгээрт нь бид юу хийх гэж байна вэ гэхээр хүний эрхийн зөрчил үүсгэж болзошгүй хэм хэмжээг зөвхөн хуулиар л тогтоодог болох тэр зүйлийг хуульчилж өгнө. Хоёрдугаарт нь хууль зүйн яамд бүртгэлгүй байгаа иргэдийн эрхийг зөрчиж байгаа маш олон журмуудыг хууль тогтоомжийн хуулиар хүчингүй болгох шийдвэрийг бид тогтоол гаргаж дагаж гаргуулахын ажлыг зохион байгуул. Гуравдугаарт нь цаашдаа хуулиар хэм хэмжээг тогтоодог байна. Журмаар нэг ч хэм хэмжээг тогтоохгүй байх зүйлийг хуульчилж өгье гэж. Тэгээ нэг ёсондоо энэ их хурлын өмнө тавьж байгаа зорилго нь бид хуулийн дор эрхтэгч амьдардаг тэр цаг үеилүүгээ бүрэн шилж ял гэдэг зорилгыг тавьж. Аранхай аймгийн эдийн засгийн бүтцийн 57% хөдөө аж ахуй, 26% үйлчлэгээ, 17% аж үйлдвэрийн салбар тус тус эзлэж байна. Хангаа бүсийнхний хувьд нэг хүнд ногдох дотоодын бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхийн тулд аж үйлдвэрлэл, аялал жуулчлал, үйлчлэгээний салбарын бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг улсын хурлын дарга холбогдох тоон үзүүлэлтэнд үндэслэн тайлбарласан. Уулзалтанд оролцсон иргэдийн зүгээс орон нутагт үнийн өсөлтөө нэн тулгамдсан асуудал гэдгийг онцолж ялангуяа Аранхай аймагт орон сууцны үн дундаж ханшаас өндөр байгааг уламжилж байлаа. Мөн энэ үеэр бүс нутагтах малын гаралтай түүхийдийг боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт болон шинэ хорчоо хөдөлгөөний хэрэгжилтэй холбоотой санал бодлоо илэрхийлж байсан юм а. Нийгмийн сайн сайхны төлөө байдаг энэ дэд бүтцүүл. Яагаад гэх юм бол бид нар өнөөдөр бие хөгжлийн бэрхшээлтэй байж байгаа бол саад бэрхшээл байна. Тэгвэл өндөр настай таягаад тулсан гөвшөнд байгаа. Бас бэрхшээлтэй байгаа. Орж гарахад хоёр ойтой явж байгаа хүүхдэд бэрхшээл байгаа. Энэ асуудлуудыг та бүхэн бас бодож тэр зургийн авторын компаниуд энэ барилга байгууламжийг хийхдээ одоо тэр зургийн зурулдаг одоо энэ сүүлийн үеийн бүгд нь зураг төсвөр нь хийдэг байвал зүгээр. Хүрээ хязгаараа тэлж байна. Залуучууд татдаг байсан бол одоо сургуулийн насны хүүхдүүд татж байна. За сумын төвийн дэлгүүрүүд худалдахгүй байгаа ч гэсэн Улаанбаатар хотод захиалж авчираад тэр захиалж авчирсан хүүхдийн одоо тэр электрон тамхиг одоо өөр нэг хүүхэд өдрийн 1000 төгрөгөөр ч юм ингээд түрээсэлж татах байдлаар ингээд хэрэглээ өсөж байна. Тэгэхээр энэ электрон тамхины хэрэглээг одоо юуг хилээр одоо оруулж ирэхгүй байх ийм бор хориг заалт одоо байж болохгүй юу гэж. Хуулиасаа давсан журмууд их гардаг тийм ээ, түрүү ярьсан 70% журам байдаг гэсэн. Хүн шиг хууль байгаад хэрэгжүүлэхгүй шударга ёс тогтохгүй бол Монгол улсад ямар ч хууль гараад журманд аваад эсвэл шударга бос байдал ингээд их гарч байна. Аймгийн хэмжээнд боловсрол, эрүүл мэндийн, соёл урлагийн салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүд 2 дахин нэмэгдсэн. Энэ оны тухайд сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн суманд цэцэрлэгүүдийг ашиглалтанд оруулах юм байна.